Сайн байцгаана уу? Манай сууг тавтай морилно. Хэрв та Солонгос суралцахаар төсөөлж байгаа бол ямар их сургууль хамгийн тохиромжтой вэ гэдэг маш том асуудал байдаг. Өнөөдөр бид өмнөд Солонгосын шилдэг 10 их сургуулийг харах болно. Бид Солонгос улсын нийслэл цөөвлөөс ихсээд технологийн төвүүд болох Тэжон Пухан дахь сургуулиудыг харах болно. Ингээд бүгдээрээ ихсцгээе. Эдгээр их сургуулиудыг харьцуулахын тулд бид дөрвөн гол үзүүлэлтийг харгаж үзсэн. Нэгдүгээрт эсрэхэд хэрэг өрсөлдөөнтэй вэ? Сонирхуулахад Солонгосын их сургуулиуд Америкийн нэгдсэн улсын их сургуулиуд шиг дотоод мэдээлэлээр эр тод нийтлэгдэхгүй, гэхдээ бид тэдний ерөнхий өрсөлдөөнийг харгалзан үзэх болно. Хоёрдугаарт нийт оюутны хэдэн хувь нь олон улсын оюутан бэ гэдэг чухал. Энэ бол тухайн сургууль хэр олон улсын буюу глобал кампус болохыг харуулах үзүүлэлт юм аа. Гуравдугаарт багш оюутны харьцаа. 10 оюутанд нэг багш ноогдох гэх мэт бага харьцаа нь ихэвчлэн анги дүүргэж цөөнтэй профессорудаас илүү их хувийн анхаарал халамж авах боломжтой гэлтэгдэг. Эцэст нь бид сургуулийн кампус болон түүний байршлыг харах болно. Учир нь энэ бол таны оюутан цагийн амьдралын маш том хэсэг билээ. За ингээд жагсаалтаа ихсүүлцгээе. Манай жагсаалтын 10-д Кванжугийн шинжлэх ухаан технологийн хүрээлэн буюу GIST орж байна. Кванжу хотод байрладаг GIST нь шинжлэх ухаан инженерийн хүчирхэг хөтөлбөрүүдээр алдартай судалгаан чиглэсэн их сургууль юм. Бусад технологийн хүрээлэнгүүдийн нэгэн адил өндөр шалгууртай. Энд багш оюутны харьцаа 10 оюутанд нэг багш ногддог бөгөөд энэ нь судалгаа хийх, зөвлөгөө авахд маш сайн үзүүлэлт юм. Мөн нийт оюутнуудын нь 10 орчим хувийг гадаад оюутнууд бүрдүүлдэг олон улсын томоохон комьюнититэй. Дараа нь UST аж үйлдвэрийн хот улсаанд байрладаг UNIST орж байна. UNIST бол Солонгосын засгийн газрын санхүүжилттэй хүчирхэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэг бөгөөд мөн л өндөр шалгууртай. Энд багш оюутны харьцаа 12 оюутанд нэг багш ногддог бөгөөд энэ нь гүнзгийрүүлсэн сурахад тохиромжтой байдаг. Олон улсын комьюнитигийн хувьд нийт оюутны 8 орчим хувь нь гадаад оюутан бөгөөд тус их сургууль нь англи дээр заадаг олон хичээлүүдээр алдартай. 8-д Кёнхи их сургууль орж байна. Энэ сургууль нь Европ хэм маягийн гайхамшигтай кампусаараа алдартай. Сөүл Сувонд кампустай Кёнхи их сургууль нь өргөн хүрээг хамарсан томоохон их сургууль бөгөөд маш өрсөлдөөнтэй. Багш оюутны харьцаа нь 17 оюутанд нэг багш ногддог. Энэ нь том хэмжээний хувийн их сургуулийн хувьд ердийн үзүүлэлт юм. Гэхдээ энэ сургуулийн хамгийн их ялгардаг зүйл бол олон улсын асар том хамт олон юм. Нийт оюутны 30 орчим хувь нь гадаад оюутан байдаг нь Солонгост хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг билээ. 7-д Солонгосын инженерийн болон бизнесийн шилдэг их сургуулиудын нэг болох Ханьян их сургууль орж байна. Сөүлд байрладаг Ханьян нь өндөр шалгууртай бөгөөд аж үйлдвэрийн салбартай хүчтэй холбоотойгоор алдартай. Тус сургуулийн багш оюутны харьцаа 14 оюутанд нэг багш ногддог. Мөн Кёнхигийн адилаар Ханьян нь олон улсын маш том идэвхтэй комьюнититэй бөгөөд нийт оюутнуудын нь 17% нь гадаадаас ирсэн байдаг. 6-д Сунгюнкван их сургууль орж байна. Энэ бол 1398 оноос түүхтэй Солонгосын хамгийн эртний их сургууль юм. Тус сургууль нь 2 кампустай, Сөүлд байрлах хүмүүсийн ухааны кампус, Сувонд байрлах Самсунгийн дэмжлэгтэй шинжлэх ухааны кампус. Эсрэхэд маш өрсөлдөөнтэй. Багш оюутны харьцаа нь 14 оюутанд нэг багш ногддог. Энэ их сургууль нь мөн олон улсад томоохон байр суурь эзэрдэг бөгөөд нийт оюутнуудын нь 20 орчим хувь нь гадаад оюутнууд байдаг байна. Одоо шилдэг 5 сургуулаа танилцуулъя. 5-д Пуханд байрладаг Постик орж байна. Постик бол дэлхийн жишгт нийцсэн судалгаан чиглэсэн их сургууль юм. Эсрэхэд маш өндөр шалгууртай бөгөөд дэлхийн шилдэг шинжлэх ухаан технологийн их сургуулиудын нэгээр тогтмол нэрлэгддэг. Хамгийн том онцлог нь юу вэ гэж вэ? 4 оюутанд нэг багш ногддог гэсэн гайхалтай харьцаа. Энэ бол дэлхийд хамгийн шилдэг тооцогдох үзүүлэлт бөгөөд таныг багш нартайгаа маш ойртод нь ажиллах боломжоор хангана гэсэн үг юм. Тус сургууль нь ихэвчлэн магистр, докторийн түвшний судалгаанд голчлон анхаардаг тул олон улсын хамт олон 3 орчим хувьтай буюу харьцангуй цөөхөн байдаг байна. 4-р алдарт Sky их сургуулиудын K9 болох Koryo их сургууль орж байна. Сөүлд байрлах үзэсгэлэнтэй кампус, Yonsei их сургуультай хийдэг ширүүн өрсөлдөөн, мөн хууль зүйн бизнесийн чиглэлийн давуу талаар алдартай Koryo их сургууль нь эсэрдийн өндөр шалгууртай байдаг. Том хувийн их сургуулийн хувьд 8 оюутанд нэг багш ногддог гэсэн гайхалтай харьцааг санал болгодог. Түүнчлэн нийт оюутнуудын нь 23 орчим хувь буюу 6000 гаруй оюутан дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн олон улсын асар том хамт олонтой. Манай жагсаалтын 3-т Sky-ийн Y9 болох Yonsei их сургууль орж байна.
Сөүрийн хүс хөдөлгөөн ихтэй Шинчон дөрөвт байрладаг Ёнсен Солонгосын хамгийн нэр хүндтэй хувийн сургуулиудын нэг юм. Эсгэд үнэхээр өндөр шалгууртай. Ёнсен их сургуулийн багш оюутны харьцаад 6 оюутан нэг багш ноогддог нь хамгийн ширдэг үзүүлэлтүүдийн нэг бөгөөд энэ бол тус сургуулийн гол давуу тал юм. Нийт оюутны 15% нь гадаад оюутан байдаг бөгөөд Underwood International College нь олон хөтөлбөрийг бүхэст нь англи хэлээр санал болгодог. Хоёрт орох манай удаах сургууль бол KAIST юм. Солонгосын цахиурын хөндийг эддэг Тэжонотод байрладаг KAIST бол шинж зүйн ухаан, технологи, инженерийн салбарын гол төв юм. Та бүхний таамаглаж байгаа ч гэсэн эсгэд маш өндөр шалгууртай. Багш оюутны харьцаа нь 18 оюутан нэг багш ноогддог. Олон улсын оюутнууд нь 7.6%-ийг эзэрдэгч дээд түвшний судалгааны их сургуулийн хувьд шинж зүйн ухаан, технологийн салбарт үзүүлэх дэлхийн нөлөөлөл нь асар их юм. Эцэст нь нэгт Сөүлийн үндэсний их сургууль буюу SNU орж байна. SNU бол SKY-ийн S үсэг бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй их сургууль гэж зүй ёсоор тооцогддог. Энэ бол маш өндөр шалгууртай гэдгийг тодорхойлолт юм. Тус сургууль нь 13 оюутан нэг багш ноогддог гэсэн сайн харьцаатай. Нийт оюутны 12.3% нь олон улсын оюутан байдаг бөгөөд SNU нь бараг бүх салбартаа тэргүүлдэг гэдгээрээ алдартай бөгөөд олон хүний хувьд тэргүүн сонголт байдаг. Ийхүү бид Солонгосын ширдэг 10 их сургуультай танилцлаа. KAIST постыг зэрэг технологи төвлөрсөн хүрээлэнгүүдээс ихсээд SKY их сургуулиудыг харахад сургууль бүр өөрийн гэсэн онцлог давуу талтай. Чансаа бол бүх зүйл биш гэдгийг санаарай. Хамгийн сайн их сургууль бол таны зорилго, мэрэгжил болон хувь хүнд тохирсон их сургууль юм. Үзсэнд баярлалаа. Хэрв танд асуух зүйл байвал эсвэл өөр сэдвэр контент хийхийг хүсвэл доор сэтгэгдэл хэсэгт өөрийн сэтгэлдлийг үлдээнэ үү. Лайк дарж subscribe хийхээ бүү мартаарай.